Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За байхгүй. Үндсэн яат юм дахиад бан зам болж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ сувг дээр амар сайхандаа жаргал сайх болж явах шиг байна. За байж. За тэгэхээр та хэд үе олноор энэ сувг дээр subscribe дараад бичлэгүүдээ энэ сувг дээр хүлээн авч үзэн шүү. Окей. Өнөөдөр ярьж өгөх кино бол тэртээ 1950 онд Өмнөд Солонгос улсын Чежу арал дээр өсөн төрних хоёр хосын өрнөх тийм хөөрхөн өхөөрдөм хайр татам түүхийг харуулсан амьдрал чамд мандрин өгөх үед. Эмээх киног хэдэнтэй хувааж таслаад үргэхээр боллоо. Энэ ер нь шуугуулсан кино шүү. 16 ангитай кино шүү дээ. Бацраа байна ёо, юу ч ихлүүлж дээ. Мэдхгүй. За өнгөрсөн. Дардаг юм амаа тэгээд дарчаарай. Дараагаа дэлгүү. Окей. За кино руу шахаад орцгоо. Хөш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц содгор ажигдсан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг мөн нэгдээд ойрхон холбоос холбоотой байж болох болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11,000 гуйлга болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шийдэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдэг ороод байна. За. Бичлэг рүү орцгоё. Онгон дагшин зэрлэг амьдралаас дөнгөж цохох энэ тосгоны ахуй өдөр тутамдаа нэг иймэрхүү ажаанаар тойр суугаад сүлбхэн сүлбэд угаасан шиг. Өдөр бүр ясаа имэрхл ажилдаг эсүүний ээж амьдралын төлөө гэсэн тэмцэлэн тулдсан юун тэр боловсрал, хайр дурлал, тав тухтай амьдрал юу ч гэсэн охиноо эрдэмтэй хүн болгож өөрийнхөө замналаар дагуулахгүй гэсэндээ л хичээж байгаа. Тамиг татмаар байвч хүүхдүүдэд том болтол амьд арзааж байхгүй болохгүй гэд өөрийнхөө хүслийг хүртэл хойшин тавиад талигшуулсан нөхрийнхөө гэр бүлээс хүртэл охиноо хамгаалж миний охиноор гэрээ цэвэрлэж шивгчин шиг амьдруулах хэрэг та нарт байхгүй шүү. Торхойнуудаа гэд зориг гаргаж тэмцсэн өдрүүд бишгүй их. Муухай аштаа биш шүү. Чамайг хордхон том болоод өөрийнхөө амьдралаар амьдарч боолын заяанаас гэлтрээсэй гэж хүсч байна гэж хэлж байсныг тархин дотроо томоор копидод хадгалсан байгаа юм. Өдөр бүр ажилдаг, өдөр бүр ханиалгаж, өдөр бүр ядардаг ээжтэй өдөр болгон 100 вон өгч амраах юмсан гэж хүлэг бичсэн байгааг олж уншаад ёстой мань мэдтэйгээд ташраараа уйлна үст. Эсүн анхнаасаа амбистай шартаа хүүхэд байсан байдаг. Бүр багш нь ар гэрээс нь авилгал өгсөн гэр бүлийн хүүхэд нь өмнөрөн шургаж ороод ангийн дарга болцсонд үнэн голоосоо шархирч байгаа юм шүү. Стаг ийм байхгүй шүү. Үзэлцэн ёо. Ястаа харуулаад өгье гэсэнтэй дөрөв дахин хурдтай ажиллаад найзаасаа зүйлтийг нь бараг нэг шахам авчихсан үгээд поо яа. Шилдээний гангардаг хослоо шударч аяал сургууль дээр нэрж багшд нь хэдэн төгрөг оймсны савнд сэмхэн хийж атгуулаад ангийн дарга болгож өгөөрэй гэд гуйсан байсан байдаг. Ястаа ингэж л охиныхоо төлөө юу ч байсан хамаагүй хийн шүү гэж шийдсэн нь энэ. Өгч байгаа юм шиг зүтгэнэ гэдэг шиг үнэхээр л үхэл нэг л өдөр хаалга тогших болно. Ханиалгадаг ээж минь гэж хүлэг бичсэн байсан нь жухам уушгины хүнд өвчтэй хүн байсан байдгийн байна. Ёстой урсгал уснаас хов заяанда гомдож яагаад ийм тавилангаар гэлтрэх ёстойгоо асуухаас өөр чалахгүй байхад нөгөө дагаал яваад байдаг гунгийн нүдэд хари ирээд хоолунд идүүлээд ирээдүйд би чамайг авцсуунаа гэдэл ам гарчлаа. Өдөр бүр үхрийн мах авчиж өгсөн ч чамтай бол яасан суухгүйгээд өөдөөс нь бараг чулуугаар хоцж алах гэдэг юм яагаад юм бэ та мэдэхгүй. Тэр орой хайртай ээж нь дуудаж харгаж ирээд ээж охин хоёр хамтдаа хоол идэнгээ аминчхан яриа өрнүүлнэ. Ээжигээ өгсөний дараа авгах дээрээ очиж цуг амьдарч болох уу гэж гуйгаарай. Ямын гэр бүлд зарц хийхгүй шүү. Чи надад амлж байна уу? Гэд пал хийдэл үнэнг нүд рүү нь харж байгаад хэлэх нь ямар их сэтгэлийн зовлон бэ. Давжаа би энэ даашгүй бэрх зовлонг уйл зөөлрүүлэхээс хөр яах вэ? Тэр орой ээжээрээ хамгийн сүүлчийн удаа бүүвэн дуудуулсан юм уу да.
Хойд эцэг хоёр дүүтэйгээ уулзсан ч хорвоод ойр ганцаар юм шиг санагдаад итгэж өгөхгүй сууж байхад нь нөгөө халагнууд нь бас хоол төхүүлж ирээ зовлонг нь хуваалцаж хамтдаа уйлах нь хантай. Тэр амир өдрөөс хойш хэдэн улирал өнгөрөв. Ээжийнхээ шарлийн дэргэдэх талбайд ургас тарж хураагаад өдөр хоногийг шанзаарахгүй амьдраад байлаа. Алагнуудтай жаалч хизээ залхуурахгүй юм. Жижиг биетэйч том хүн шиг хүүхдүүд одоо юуны төлөө тэмцээд байгаа юм мэдэхгүй. Хойд абачи коллежид оруулж өгнө гэсэн нэрээр дэрэгдээ ажиллуулж итгэл найдварын оц сэтгэл дотор нь ололцоолно. Зуурсан амьдрал дундуур бас хичээл номоо алдагдуулахгүй боловсралтай хүн болно гэд ном уншиж хичээг адил байна. Тарьсан бай цаган зараа тухтай сандал дээр суулгаж номыг нь уншуулад өөрөө л хар бор гэснийг нь хийхдээ огтхонч үглэж уцаарлахгүй штарна. Хэдэн жилч болов бай цаган зарсаар. Өнөөх мөн харин ном содроо уншаад нэг л өдөр алан тална гэдэл мэрийгээд байх. Хүний хүүхдийн байцаа зарж атсан таглагаа хийж байгаа болдруу бачи гэд уурлах юм ээ хүүгийнхээ ирээдүг бас бодож л байгаа шүү дээ. Тийм биз дээ. Эмээтэй тааралдаг юм бол яста турсаа хуулагдах нь баттаараа болохоор цугтахыг бол үзүүлдэг юм аа. Эмээгээ аргалаад гялс төмсгөө сийхтэл бажигцаар ирээд өнөөхөө хөдлөд хаашаа чим цугтах энэ хоёрт амьдрал одоохондоо алаанаар дүүрэн байж. Гутлын хүртэл сольж өгдөг шивгшин наятай байхад л би өстө чамтай хизээс соохгүй гэл өөдөөс нь салавж өгöd байхад л тоож байгаа ч юмгүй таг гүлийгүүд хийчээгээд байгаа нь та нарын хэлдгээр одоо cute хүү байна. Олон юм өглөөд зөвлөс нөхөр авна гэд байгаа хэрнээл кармаа руу гараа гулгуулсан шүргэлцэж яваана. Одоо бүр ахих нь хайрыг хүртэл хүргэж өгөө шүү дээ бяста гэжтэй нэрэ. Цус. Яа. 10 жилийн турш ягаад надад загас өгөөд намайг хооллоод байдгаа хэлээж гээд өглөөд байхаар нь түрүүнээс хойш төлөвлөсөн үйлдэлээ гялс гүйцэлдүүлээд гарыг нь атгаад уруул дээр нь үнсээд хэлээ шүү аа. Эр хүн. Чамайг гिज сатгалан ирүүлэх байвал над болоо. Гэдлэх. Тэгж тэсэлгүй нэгнээ үнсээд авлаа да. Гөл гэж ахан догдолж байна навш гэж. За цааш нь. Үнсэлцчээд хүртэл би чамтай тэгсэн суухгүй. Гэт мань хүнийг ёстой гажааж сарцааж одоо юу байдий байж бол хамаг муухайгаараа харьцах юм аа чаавас. Тэгснэл гэртээ ирэхдээ бүжгэлж барайл бөөн аз шаргал. Ядаж байхад хойд аав нь өөр хүүхэнтэй уулзж байгааг нь тэр өдөр мэдснээр коллеж сурах мөнгө аваад тусдаа гармаар байна гэдгээ хэлтэл үнэндээ тийм мөнгө хаанч байгаагүй гэдгийг мэдсэн хүндхэн асуудалтай дууллаа. Одоо нэгэд хухаарсан ч гэсэн үйлдвэрт ажиллаж ээжтэй амлснаасаа няцахгүй. Яаж хийж угаад их сургуульд орно. Би ээжтэй амлсан гэд баахан усан нүдэлж угаад нөгөө алагнуудын дээрээ ирээд бүх юма ховлоод эрхэлж өглөө хөөрх. Арлын залуутай гэрлэж амьдралаа алахгүй гэсэн дөрмтэй хайртай бүсгүүдээ ёстой яаж хийж угаад би сөүл рүү явж хотын залуу болоод чамтай суунаал гэж шийдсэн. Чихтэй одоо эргэж харлаагүй ёстой үзүүрлсэн харандаа шиг эрэмгий байж хамтдаа зөвхөх төлөвлөгөө боловсруулад гэр-гэрээсээ үнтэй цайтай гэсэн бүх гоё чимгэлүүдээ хуу шааж хамаад усан онгоцонд нууд гайдаж суугаад нас бий гүйтсэн авгаа нөхөр хоёрын дүр бүтээс нь ёстой бүтлэнд бөксөөрөө эргэж баригдаад яг хөөгдгийн даваан дээр хөтлөлсөж чичирсээр байгаад ашгүй нэг юм сөүлдээ ирлээ. Ирээд өтөр төргөн үнэт эдлүүдэд зарах гэсэн ID-га шалгуулгээд дэлгүүрийн эзэн бүр халгаадгүй шүү. Тэгэхээр нь бас дүр эсгэж байгаад хажууханд нэг буудалд яваад орсон чинь ихч хүн их цэрвэхгүй байгаад харин тооцоогоо нэг үнэтэй бүгжээр хийгээд ордог юм аа. Хоол архиар дайлал бүр долоох нь холгүй их чарнаа. Архин угаас огцсон хоёр тэгээд тэр шөндөө яах вэ? Тас үсрэлт. Сэрсэн чинь цөм сав байхгүй. Гүлэг хоолчгүй юу ч хөө затирч өгөх дамраараа иргэдгийн даваан дээр буудлын эзнийг л авсан байхаас цаашгүйгээд гэрт нь шааж ороод цөмхөө авах гэж байхад нь хоёр гар харин зодож барай дээрлэхэд байхаар нь сайн хүүгээд ингэтлээ тэснэ гэж юу байх вэ тийм биз дээ. Хайртай бүсгүүдээр нь дөрөв өлдсөн суучаад үстэд байхаар хэний шуур хүрнэ штэ. Гүүж очоод ганцсан шаалаа. 엄마의 첫사랑은 Гэх цагдаа газарт мэдүүлэг өгөө шааж байхад нь хүүгийн ээж ирээд буудлын хүүхэнтэй бас үзэлцэж барай. Тэгсэн ихчхүү яах вэ? Өдөр нь цөвхнээс нь үнэт эдлүүдийг нь аваад зарах гэж оролдоод дэлгүүрийн ихч нөгөө юмнуудыг нь таниад цагдаад бариад өгсөн. Ашгүй ээж ирлээ, цүнх гарч ирлээ, төрхөмдөж буцлаа. Амьдралдаа нэг адал явдал цохол шиг амьдраад үзсэн гэртээрэд явахт. Ёстой хог давлантайгаа эвлэрээ шахаас өөр гарцгүй болцсон дургу хүрээл яа та нэрэ гэд байж байхад гэрийнхэндээ ёстой тархиа эргэтэл загнуулаад сэтгэл санаа гэж авах юм алгаа. Нэг муу хүүгээс суулж гэр бүлээ доромжлоо. Гингүүтэл нэг муу охиноо суулж гэр бүлээ доромжлоо гэд хоёр талд аалах нь. Эмэн бүр ариун усаар цүнх савыг нь ариудгаа зан үйл хийгээд сүржигнэлт Израил
Тэр дундаас бас нэг нэгнээ өмөрөд байх болтоймаа. Хоёр өөр үгээр дурак нэр. Гэр бүлийн ахмадуудын юу гэж хэлэхийг бөгсөндөө чихээд ёстой. Нэг гэсэн сэтгэлээр би Есүнийг авцсуна. Эндэр гэж байхад нөгөөх нь орж ирэл. Ийм хүнтэй би суухгүй. Баян хүнтэй сууна гэд бардаж гараад байхгүй. Хоолундаа идэж ууж хүн амьтантай харьцаж байгаа нь намгийн мэлхий цаашаа завхарсан баачкатай ганц кофе хувааж уух гэж бүлчааж байгаа яриануудыг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлж байхдаа цаалагнууд ингээс минь өөрхөн залуу байдаг юм байна. Гэдэгтээ эвлэрхүү яах вэ гэж эргэлздэг юм да. Хайртай охиноо баян залууд юу юугүй алдчих гэж шээс гоожих нь холгүй ёстой чимчгнэж байх чинь. Болцоод ирж байхдаа таарад ягаад надтай суухгүй гэж. Чи хайрыг сонгохгүй мөнгийг сонгох. Би мөнгөтэй болно шүү дээ. Сайжрын байгаас татсвэ. Юу биш ээ. Хайрт минь. Гэд зогтож явахдаа гарт нь зүлгсэн бөгжийг нүдэн дээр нь газар чулуудахад ёстой тэнгэр хөмөрч газар нөрчв. Зяц. Голоос бүр гомдол мэдрэгдээд хичнээн хайртай байгаад ганц нэг сэтгэлээр яхавт. Чи нөхөртөө хурдгдсан ч брүүс дотор уйлах уу, бенз дотор уйлах уу гэд ар гэр бүх юм орхиод ажил хийхээр нутгаа орхиод явдаг. Есүн хормын даашинсаа өмсөж үзээд л хэмжээд амжигаа өгч байхад нь нөгөө нэг далжис нөхөр олон юм онголдож хуцаж унгаж байгааг нь сонсож үнэхээр твцсэнгүй. Мөнгөний төлөө энэ бах мэлхийтэй сууж байхаар ямар ч үед намайг хайрладаг алагнуудынгаа олж авна гэд хэлсэн бүх үгэндээ гэмшээд харуулсан бороноор ардаас нь бажигдаад гүйж өглөө. Нөгөөх нь аль хэдийн усан онгоцсон суугаад хошногоо далдраад өглөө явт. Би чамгүй яаж амьдрах юм бэ? Гэл чарлжгүй гэж тусыг солоод нусаа хазартаа нааж байхад нь хаалаас уйлан дуулж байгааг нь сонсчих юм аа. Заяа нянуудаа гэж аа. Өөрийг нэгэд уйлаад гүйж ирж байхад яаж хайртай охиноо шалан дээр ганцаар ингэ суулгаад байх. Зайлж үз. Би энэ ажлыг хийхгүй гэж цүнх саваа орхиод үсэрч буугаад сэлсээр байгаад хүрээд ирнэ штэ. Яс таник. Буурлахын сэтгэл хөдлөлтөд яах вэ бэста гэж. Энэ явдлыг харсан нутгийн ажаанараа солонгос драм үзэж байгаа юм шиг л хөөрцгөлж байх болтой маа бас. Энэ өдрөөс хойш салахгүй шүүгээд дахиж нэгнээ орхиж хаашаа явахгүйгээд хайр сэтгэлээ бодтогч авлаа да. Хөөх хоёр навшмаа. Time out. Гэлснэг реклам олгох татах. Энэ Мануси ярьж байгаа кинонд Жэжүү арал дээр ихэнх үйл явдал өрнөж байгаа үз. Энэ Жэжүү чинь худалчуунд бараг тусгаар тогтносон улс шахуу заяа. Аялахад виз мэдүүлээд байх шаардлагагүй. Онгоцон шууд нислэгтэй. За тэгээд дэгдээд очисон байхад бол диважин хажууд нь гуник гэмээр санагдана дөө. Алдарт Чонжон хүрхрээ чулуун парк Жэжүү арал болон Японд байдаг Hello Kitty Land гэх мэт үзэж харж ирүүн мултрах газар тоймгүй их байх бөгөөд хамгийн хөөрхөн зүйл нь штэ кинон дээр гарч байгаа тосгонд очиж энэ мандрин ч юм уу апельсин ч юм уу жимсний фермерийн зочлон гэдэс гүзээгээ хагуулсартал чихэж болно гээл бод. Хөдөлмөрт 4 одоо зочлбууд багтсан. Мөн нэг чухал зүйлийг дуулахад солонгосын урдаа барьдаг эмнэлгийн нүдний шинжилгээ хөтөлбөрт багтсан байна. Аялангаа ус эрүүл мэндэд чеклүүлчихнэ өстэй. Зөв байц. Хөтөлбөрийн талаар ярил та нар бүхэл би ч ядархаарай. Гол юм мартах гэж шүү. Mizar Travel-ийн энэ аяллыг солонгосын аялал жуулчлалын төвтэй хамтран зэбэ хийж байгаа тул ямар ч айх аюулгүй сэтгэл амар аялаад ирээрэй. Мэдв? Окей. Яг үнэхээр Жэжүү арал руу аялахыг хүсэж байгаа бол Mizar Travel болон iTrip Online Travel Agency-гээс захиалаад тэгээд бусдыг нь цаадуулчихна хариуцж байна. Окей. За. Кинороо орцгоё. Тэгээд тэр буудалд архитаж хондог өдрөө энэ хоёр маань амьдралынхаа анхны загсыг наадуулсан байдаг юм байл шүү дээ. Ингээд хоёулаа биш гуруулаа болоод ёстой амьдрал босгоно гэдгийг үзүүлдэг юм байна. Түрээсийн байранд өдөр хоногийн хоолой болгоод байгаа ч гэсэн сэтгэл байвал амьдралыг хайраар дүрэн жаргалтай өнгөрүүлж болдог гэдгийг ёстой үзүүлж өгч байна. Хормаач хийлээ. Ядуу юм бэ чи үнтэй даашин зэмстэй гэж ээж нь үгэлж байхад хүртэл аваа минийхэн авах хэрэгтэй шүү дээ. Чи минь хөөрхөн байвал надад сайхан гээл. Одоо хайраас гарсан үдэш юм уу чи? За тайвшрээ. Айгуу дургу суулгасан болохоор үр хүүхдийг нь бас жоохон чангалах маягтай зайлуулт. Хойд авдар ирээд ашиглахаа болсон дугуйг нь охиндоо аваад юмхнаар юм хийж байна л да. Нөхөртөө ирээд баахан хуучин хувцснууд олж ирснээ гайхуулаад задалж үзэж байхад юунч ганган юм хом авчирдэнтэй хаана өмсөхөвтэй энэ төр гал дарамтаашаас. Сэмхэн шидсэн плажиг нь нөхөр нь аваад ардаа авах юм зайлвал. Өгжирсэн хөгшчүүлийн харилцаанд дундаа гэж амьдарч явна даа гэж нэгнээ хөтөлж дэм болох маягтайгаар л зайлвал бид нар ч явна. Дугуй унахгүйг нь хүртэл заагаад байхаар одоо уур нь хүрдэв байж тээ. Би охиноо дугуй унаасаа гэж хүсч байна. Гэхээр тэгвэл унуулъя. Яаж цагнсан би үлдсэнийг нь аргалъя. За юу.
гэсэн чинь тэгвэл намайг твэр гэж эрхлэхээр нь яаж боломжийг алдах вэ? Гэрлээ унтраагаад шум бадарлаа. Гэр бүлээрээ олж байхад нь хүүхдэд хуучин дугуй унуулж алах гээ юу гэхээр нь өдөж байгаа юм шиг шин дугуй авчираад аав нь тавьчихсан. Бүгдээрээ ширв татаад л. Тэхээс тэг гэдэг шиг эргэж хараад эхнэр хүүхдтэйгээ нэг ширээнд суугаад хоолоо хувааж идлээ. Уг нь ахмад эрчүүд нэг ширээнд, эхнэр хүүхдүүд тусдаа нэг ширээнд гэдэг боломжтой юм байна. Дээрмэр хамаагүй үсэн баас. Би хайртай хүмүүстэйгээ нэг ширээнд суухыг хүсэж байна гэл. Алагнууд бүр зэрэг оржээ. Нөхрийнхөө үйлдэлд баярлалгүй яахав. Ажилдаа явахад нь ардаас нь инээгээ далалсаар үлдлээ. Тэрийг нь харж байгаа нөхөр бүр уян хайлан дүүлэн нисэлт. За. Ирээдүй рүү нүүргэл нисцгээе. Есүний охин томоо хүүхэн болцсон. Хижээл номондоо гавл төлөв даруу цагаан царайтай охтууд байдаг шүү. Тэм нэгэн охин болчихсон байхад нь найз залуугийнх нь ээж гэж жатаг авгаа хоол идэ гэж байдгаар нь хангалуулж дуудчаад гуцаж унгаж улам бураад чи яста миний ирээдүйд ерөнхийлөгч болох хүүтэй үерхэж байж юун ажил төрөл амбиц карьер вэ гэртээ хүүхдээ аваа сууж байдгүй мөн тэргээд бүр хөсөл мөрөөдлийнхэн далавчийг гэртээ хайчаар тасар татснаа цагаан сэтгэл рүү хар бэх цацах шиг нөгөөгч мөр сүрхий хэл амтаа уран яруу болчихвээ. За. Ер нь ийм үерхэлд би атсан бомбогоо хийх вэ? Тэргээд бас нэг хайр дурлал одгүй гэхүү хамтран амьдрыг гэсэн хүн ээжийн эрх чаас байгаад байхаар хүн төчөр амьдралаас гарч ирсэн манд ямар л ойлог байх вэ гэд гутарсан хүн байдаг. Аав нь ээжт нь дандаа усны хавчаар авч өгдөг боломжтой юм л та. Тэгсэн бас дүнжин гарав шөнийн захын дээрээс үе үе хөөрхөн гутлаваад өгчдөг бол та. Охин харин ээжийг ойлгохгүй ингэж амьдарч байж тэр олон гутлаар яах нь ухааны бас яриад бөхөмлөө ээжийдээ гаргачих бол та зайлвал. За яах вэ? Аав чи ээжт нь авч өгдөг юм. Хар залуугаасаа л бит нарын дуртай хэмиг чадлынхаа хэрээр гэрт ирэх болгондоо л авчирдаг байсан шүү дээ. Энтэр гээд бүр аавыгаа самтал авч байна. Йоо. Аавгаас ажиллаа шүү. Есүний охиныг гэрийнхээ залгам чалаа болгох бөө болгоно гээд эмээн жичрэнгүү дайрч байхад өөрч тавьсан тахлыг нь хуу шидэж аваад энэ бол миний охин. Би охиноо бөө болохгүй. Өөрийн хувь тавилангаа өөрөө урдж хүссэн амьдралаар амьдрах уусан. Би тэгж хүсч байсан чадсангүй. Охин дээр алдаагаад авчиж та нарын араас оруулахгүй гэж хэлээд хадам ээж эмээ юутай хэдэн тэмцэлтэд алгадуулсан ч гэсэн бууж өгөхгүй шүүгээд байж байхад нөхөр нэрээд болсон процессыг ойлгоод надтай амьдрах гэж ирсэн болохоос тантай амьдрах гэж ирээгүй шүү гэд өөрийн амьдралыг босгохоор шуудраад хөдлөөд явсан түүхээ охиндоо ярьж өгч байдаг. Тэгж байтал аав нь гаднаас бас л бүгдийнхэн дуртай юмнуудыг барьчихсан орж ирэндээ. Нэр гэр бүлийн өвжирсэн бузар соёлыг халж тэмцэлдэж зөв зүйтэйгээр хичээн зүтгэж байгаа хүмүүс байвал тулгацгаая. Төлөө. Манай гурвын түрээсийн байрны амьдрал ингэж эхэлнэ. Хажуу өрөө түрээслээд аваад мөх амьдрийгээд гэхдээ бас түрээсийн мөнгө жаахан хоцроосондоо гимшээд идэж ууж байгаа хоолоо нуун барин байж байхад нь бас хинээс ч юм хоёр гахаан бах бэлгэн дээрээ 3 сараар түрээсийг чинь өгчихсөн шүү гэдэг. За энэ ч яах вэ? Гэрлээ унтраагаад өнөө үйлийг үлдцгээе гэж ястаа тусдаа гарсан шинэхэн осод яах вэ те? Халууха. Тэрний үр дүнд мэдээж хөөхөн цүдгэр гэцэст. Наралцсан, налайцсан, назгаарцсан сууж байсан чинь нөхөр харин гараа гэмтээ цэрээд ямар юм хийж гараа гэмтээ штий гэд уур хүрээд байж байхад хөөхий толгой тавиал унтчих. Халуураад байгаа мó яадсын цамцын сөхөд харсан чи битүү шарах сарв. Ста ер нь халнаа гэд ажиллаж байгаа завных нь эзэн сургалсан чинь нөгөө анх суух гэд байсан балаа гар байдаг юм да. Балиар дээрэнгүй харьцаатай нахаалста. Бодхоос өөрөд ухаан гүйж очиод алчихгүй би гэд нөхрөө аваад гэртээ харихдаа ястаа усан нүдлээд ядаж байхад хөдөлцчихсөн чавс. Хамт байвал амьдралыг барна гэл. Хөгшөрсөн ч хөдлөлцсөн ивэрэ. Алхачл юм да хосын заяа минь. За эхний 4 ангийн багцаа энэ түрээд өндөрлж байна. Дараагийн ангиудаараа удахгүй уулзцай аалзнууд. Ханамтлаа.